Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Энэ удаад та нарын зарим нь огт үзээгүй. Эсвэл үзсэн хэдэн мартсан шахуу нэгэн гайхалтай бүтээлийг хүргэхээр ирлээ. Энэ кинонд харийнхан дэлхий дээр ирсэн талаарх бөгөөд киноны хийц баримтат мэд харагдах ч бүх дөрүүд нь зохиомл. Мэдээж уран сайхны кино. Neil Blomkamp гэж Өмнөд Африк залуу зохиолыг бичиж найруулсан учраас киноны үйл явдал Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотод өрнөх юм. За тэгэхээр хуруугаа гоцойлгоод кино руугаа орцгоё. Ноёд хадагт амираа. Банк Брэндэн аль биесны эрхтэйгээр Монголд хамгийн их сорилттой 25,000 болон 30,000 сорилттойгоор оруулж ирлээ. Хаанч байхгүй их сорилттой вейпийг хаанч байхгүй хямд үнээр та өөртөө ойрхон байрлах хүнсний дэлгүүрүүд болон зах худалдааны төвөөс худалдаа авах боломжтой. Хошуугаа эргүүлээд 2 амтыг зэрэг мэдэр. Шинэ амт, шинэ мэдрэмж. Банк Вейп Монголиа. Кино эхлэлт хэлсэнчлэн баримтат сурвалжлага маягтайгаар эхлэх бөгөөд энэ ярьж байгаа нөхөр бол манай өнөөдрийн гол дүр Викус Ван де Мерве. Тэрээр MNU буюу зэвсэг үйлдвэрлэлийн компани бөгөөд манай хүний хувьд харийнхны асуудал хариуцсан хэлтэст ажилладаг нэгэн. Энэ хэлтсийн гол үүрэг бол харийнхантай холбоо тогтоож бүр тэдний хэл усыг сурчсан ярилцаж ойлголцдог тим хэлтсэж. За энэ хараал идсэн харийн гөлгийн тухайд гэвэл ягаад ч бүүмэд Америкт биш Өмнөд Африкийн нийслэлийн агаар мандалд 1982 онд анх нэвтэрч тэр цагаас хойш тасралтгүй 20 жил хөвсөөр буй. Анх ирээд хэдэн сар огт хөдлөхгүй, буйны гарахгүй, болсыг оруулахгүй гэдэг шиг үүдээж тайлахгүй таг байсан учраас манай талаас хаалгыг нь цоолж нэвтрэхээр шийдэн ороход хэдэн сая харийн бит дотор нь жоомшгэл ярцганж байх нь тэр. Ой, шууд утгаараа шүпэр яг жом шиг угаасаа. Эднийг бүр сам орхойнууд гэж нэрийдсээр бөгөөд цоолж үүдийг нээсний дараа төр камп байгуулж хэдэн сая жомон царайтай харийнхныг тэнд байлгаж эхэлсэн ч сүүлдээ эмх самбараагүй болж нөгөө нөхдүүдэд цадигаа алдаж эхэлсэн байгаа. Шууд гараараа махцах эвдэж мэвдээл үн танхаа заяа бид нар. Энэ хагас харийн хүн хагас жомнуудын амьдардаг дүүргийг 9-р дүүрэг хэмээн нэрлэдэг бөгөөд ханаар тусгаарлаж буутай зэргүүд үргэлж мандаг бөгөөд ер нь яг яагаад энэ хөлөг нь энд ингээд гаццээ санаатаа юу санаандгүй юу гэдэг нь нууц хэвээр байсаар байгаа бөгөөд хөлгөөс нь нэгэн тасраад унжууга бичлэг хүртэл цацагдж байсан байдаг юм. Сүүлдээ ард дэргэд энэ жомон царайтуудаа эндээс сайлуул гэж бослого тэмцэл гарч жомон царайтууд ч өөдөөс нь тэмцэлдэж ер нь тэгээд энд тэндгүүл бослого үмэн самун тасархаа байна. Ард дэргэд бол энэ хөлгийг эндээс хаашаа шамаагүй зайлуулах хэрэгтэй. Тайван амьдрах арга алга гэсэн байр суурьтай байдаг. Аргагүй шүү дээ. Их нутагт нь хүн шиг тийм жомнууд орж ирээд самраад байхаар хин дуртай байх хэрэгтэй тийм биз дээ. Манай Монголд орж ирсэн бол манайх яаж байгаа болоо нийлж ууж унгоод бүр архинд оруулах байсан байх та энэ хэдийг. Цадгаа алдсан эд бүр дээрэм тонол хийдэг болж гудамд яваа хүмүүсийн үнэтэй пүүз утас цүнхийг дээрэмдээд бүр дараа нь алсан ч хэрэгүүд гарч эхлэх болно. За тэгээд төр төмөрлүүрээ харуулахаар шийдэн 9-р дүүрэгт буюу жомон царайтуудыг хотоос 200 км зайтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж уг ажиллагааг MNU-гийн захирал өөрийн хүргэнд буюу киноны ихэнд юмяриад байсан нөхөрт хариуцуулна. Манай хүн бол харийнхныг нэвч шовт судалсан хэл усаар нь торохгүй ярддаг бараг ирлийц ч гэсэн тийм ир байгаа. Харийн хөлөг ирснээс хойш 20 жилийн хугацаанд хамгийн том ажиллагаа инхүү эхэлж цэр зэвсэг техник бүхий зэргүүд 1.8 сая жомон царайтыг нүүлгэх нүсэр ажлыг эхлүүлнэ. Ядч байхад нөгөө түлтэй зориулаад бас жомны эрхэн төр гаргацсан. Шууд хүчээр нүүлгэж болохгүй. Заавал өөрсдөр нь тэмдрүүлний үсэг зурулж авах шаардлагатай болно. Ядаргаад шаасаа жомонд хүртэл эрх бий болж энэ. 9-р дүүрэг рүү шаагаад ороход нөгөө дүүл бүр бэлэг танхаа болцоо. Сэлэм мэлэм жадмад хаанаас ч олсон тэрүүгээр юм хом цавчсан. Яг нэг Африкийн эртний зэрлэг омгийнх шиг хэд юм шаасгаж байна. Зарим нь бараг хүн болцсон. Каск маск өмссөн хувц сонортой AK-47 энтер байрцсан заа юу. Хүний элги.
За манай хэд машинаасаа буутал өөдөөс нь буудаж муудаад бүр дунд нь ганкри үүссэн ч байх шиг. Манай хэд ч нэгээр нь хаалгыг тогшин амар джентлмен аргаар гарын үсгийг авах ажлаа эхлүүлэн явж байтал зарим жомон царайт нь миний байшиг биш энтергээд манай залууч тэгвэл энэ муурны холыг чамд өгөх гэж байснаа болохоос та гэсэн чи за шаас юм а миний байшин штэ хамаа гэж тэмтрүүлээрээ гарын үсэг зурсан болоод нөгөө муурны холыг лаацтай бараг шааж байна шүү. Дээрээ систем алгаа энэ хаанаас ч юм холоод өмссөн бас л фэшн килээ. Ядч явахад энэ дүүрэгт нэгэрийн хідэн танхаачууд ирээд жомон царайтуудтай цуг амьдэрдэг сая. Тэгстэй бүр харийн хорхойнууд одоо тэднийхэр бол нохой шиг юмнуудыг бооцоотой зодолдуулдагч байх шиг. Хөгжиг шагаад явандаас та Монгол бүх барилцаа дүүргийн даяар дурсагдах дархан сам хорхой гэсэн шааж явах гэдэг. Нэгэрийн цагаачд тэр дүүрэгт бүр эзэрхийлэл тогтооцсон. Муурны хоолыг харийнханд асар өндөр үнээр зардаг сүлжээ үүсгэсэн заяа. Нөгөө хэд нь ямар мөнгө төгрөг байх вэ штэ. Өөртөө байгаа юм а оронд нөгөөд муурны хоол авч амь цогоодог. Хөөрхий дөө. Хөөрхийг шааж сүултээ бараг өрөвдөд байгаа маш юу болоод байгаа юм бэ? Мо жомон царайтууд чинь хоорондоо бавуулцаж мавуулцаа. Нэг байшин дүүрэн өндөг шах центр байгаа хэдэ яа гэж байхад үржилт ороо шагаад аварцсан гаруудаа. Кэлс нөгөөх нь шатаад санаа амарч юм чаа. Гэхдээ яг MNU-гийн тэднийг нүүлэх гэж байгаа үндсэн шалтгаан нь нэх ард иргэдийг бодсондоо ч юм уу сайн хүмүүс болох гэсэнтэй бол биш. Харийнхны хүчрхэг зэвсгийг судалж өөрсдийн зэвсгийн үйлдвэрлэлтэд ашиглах байсан байвал яах вэ? Гэхдээ харин зэвсгийг зүгээр олж аваад гохын дараад буудах боломж байхгүй. Яг гэхээр зэвсэг бүр нь жомон царайтуудын бие организмтай холбогддог. Манайхаар бол хурууны хэгээр таньдаг гэж ойлгоход болохоор тийм дэвшилт технологи бүхий зэвсгүүд байдаг юм. Энэ тэр тав зааж байгаа. Зарим чоомнууд бүр левчтэй шаачил яг уу. За элэг яа шэбай манер. Энэ жомон царайтууд дундаа арай сэрэг толгойтой хоёр амт хүүхдэд дагуулсан хөлгөө асаага зайлах санаатай хогон дундаас хөлөгтөө хэрэг болох шатхуун маягийн хайсаар л байдаг. Гэртээ хиймэл лаборатори шиг юм үүсгэсэн багаар цуглуулсан шингэнээ нийлүүлж нэг савнд хийгээд байж байтал манай залуу хурцлэн үүдэнэ гэж ороод хиймэл лаб шиг зүйлийг нь хараад за бүрээ энэ хэд нэг л юм нуугаад байна да гэж гэрт нь нэгжлэнхэн явсаар нөгөө шингэнтэй савыг олж аван санаандгүй нэг юм дээр нь дараад нүүр лүгөө цацруулаа ичнөө манай залуу. Тэгэл нүүр амаа арчид цэвэрлээд харийн аюултай зүйл оллоо лаборатори руу явуул шинжлүүлэн энэ төр гээл. Цаашилж байгаад их хэмжээний цэр зэвсэг олж авна. Бууг нь авч гарч ирээд заанд минь. Чи зөвшөөрлөгөө зэвсэг агуулсан дамлан зарсан учраас хуулийн хариуцлага хүлээхэндээ. Гэтэл жомон царайт минийх биш гэж уурлан нөгөө эдийг чинь хэдэн тийшин шидэлж байх хоорондоо нэмэлт хүч хэрэн нөгөө жомыг найзынх нүдэн дээр буудаад хороочихно. Манай хэд ч цаашилсаар арай ухаалаг жомын гэртэр нүүлгэн шилжүүлэх бичигт наа тэмтрүүлээрээ гарын үсгээ зур гэхэд хууль бус юмд гарын үсэг зурхгүй морхгүй гээл. Тэгтэл манай хүн ухаан сэлж тэгвэл хүүхдийг чинь бид авч явах хэрэгтэй болох нь. Учир нь танаа энэ хавь хүүхэд амьдрахад дэндүү аюултай юм байна. Авч явнаас та. Гэт гэрт нь орж явж байгаа дотор нь муу хараад баахан бөөлжин. Харин шингэн нүүрлүгөө цадснаас болж би энэ муудаад байгаа бололт. За тэгэл буцаж офис руу явж хооронд өлсөж өгөх нь сайхан першкейти гэд нэг газар зогсоод идэж байтал хамраас нь моторын тос шиг хав хар юм гоожоод хамт явсан хоёр бүр шок заяа. Офис дээр очиод бичиг цаастай зурлаж байтал хомс нь мултарч унаад сандар нь 0 ороод бусад хомсаа татаж үзтэл дахиад нэг хомс нь мулт. Аавхөө хоёр жомон царайт нөгөө шингэнэ хаан гэрээ буулгаад ч угаасаа байхгүй штэ. Аваад явцаа. Аваад явцсан. За энэ зур хоёр жомон царайтай нэгэн цагаачдын босс дээрэн амар лаг роботын техник 10,000 зааз муурны хоолоор зарна гэтэл нэгрүүд 100 ширхгийг л өгвөлөг. За үгүй бол зайл гэсэн чи за авъя. Гэт хоол аваад явах гэтэл хамт явсан нэг жомыг нь алаад удган юм уу нэг хар хүүхэн гарын босстой өргөл булган барьж энийг хэдүүлээ тэдний хүчийг авна гэж илэрч байгаа дээдүүлнэ. Ер нь энэ хэд үнэхээр харахгүй бүдүүлэх заяа. Харин амтны зүрхийг идвэл ямар ч өвчин эмгэг тосохгүй юм тэр гэд бүр өөрсдөө итгүүлсэн. Манай Викус гэртээ орж ирээл гэрэл мэрлээ яагаад унтраач. Харин 0 орохгүй л яг чацаг харуулах нэ гэтэл гэрэл асан
гэрдүр хүн surprise гэсэн тушаал дэвснийх нь баярыг тэмдэглэж байдаг. Викус белуга зүсэх гэж байгаад байхгүй. Тэрүүгээр нэг моторын тус шиг юмар гулгаад ухаан алдаад ойчод. Эмнэлэгт ухаан ороод эмч миний хомснууд ойцсон. Бас хар юмар бөөлдсөн энэ гэл талан булчир хайгаа тоочоол эмч нь гарынх нь болтыг хайлчиж байтал пүү гар нь тэмтрүүл болоод өвөрцөн. Манай хүмбэр юу вэ? Юу тэмтрүүл вэ? Миний гар хайчваа гэд харвах шахам. Тэгтэл цэргүүд орж ирээл манай хүнийг хүчээр өгсөн хүн ээдэг уудан чихэд захилгаадаад эхнэрийг нь уйлуулж майлуулаад нүдэн дээр нь өөр тийш аваад арилаад өгнө. За тэгэл манай хүнийг судлаад шинжилээл бүр нарийн лаборатори руу буюу MNU-гийн харийн зэвсэг судалдаг байр руу авчираад нөгөө гарыг нь өрөмдөж үзтэл манай хүн маш их өвдөлт мэдэрч байгааг харваас мэдрэлийн системд нь энэ гар нь аль хэдийн инсталл хийгдсэн байгаа нь тодорхой болж байгаа юм. Таадаж инсталл хийхээсээ өнгөр болол та. Тэгтэл хадам аавн гэж нэг чөтгөр шиг өстэй. Хүргэнэ ийм болсонд бараг баярлаад байгаа юм уу? Яагаад байгаа. Харин зэвсгүүдийн туршилтыг ээлж дараагаар хийлгэж энэ туршилт нь ч мэдээж үр өгөөж өгч сүулдэ бүр амьд жомон царай давчир зогсоогоод буудах туршилт хийх болон Викус ч хүн чанарын зулга би нэг буудахгүй. Оронд нь гахаа буудъя тэхүү. Хөөх наадах чи ямар ч гим хийгээгүй штэ энэ төргээл. Нөгөөдөл нь улаарсан бух шиг станаар тоох биш ямар. Тэгээд ээлжид зэвсгээ авчран тэмдрүүл болоогүй өөрийнх нь гарт бариултал бас ажиллаж байхын тэр шүү. Компани боссууд ч бом баяр. Цаг баг байна. Хэдүүлэн ганц нарийн ширийн зүйл мэдж авахгүй тэр маш хурдан өөрчлөгдөж байгаа. Гэхэд босс нь буюу Викусийн хадам аав. Тэгэхээр тэр жомон царайтай болно гэсэн үг үү? Гэтэл нэг эрдэмтэн нь тэр жом болно уу, зарцаа болно хамаагүй. Бид тэрнийг яаралтай чадхаараа судлах хэрэгтэй. Хүрхний чим магадгүй хэдэн тэрбум долларын ашиг бидэнд авчирна. Гэх болно. Цэвдэг сэтгэлтэй өг. Тэгснэ бүр амар заяа. Энэ судалгааны дараа ч энэ нөхрөөс юм үлдэхгүй л байх та. Энэ төр гэж ярихыг сонссон Викус дахин фагасаа please битгий энийг хэлгэлтэй. Тав. За, би мэдчих дугай. Гэснэ гараад явчихна. Эхнэр нь ч манай хүнийг яагаад тийш аваад явчваа? Аваа гараа гэмтээсэн төдий штэ гэж ойлгоход эмчнэр чадах бүхний ээж байгаа өхөн мэн гэж хушиг сэхтэл үлээж байгаа юм л та. Эмчнэр Викусийн зүрхийг амьдаар нь авч судалгаа хийнэ гэдэл шууд ерөөсө цээжийн яг ярах гээд дайрахад манер тэмтрүүлээс сугалж нөгөө хэдийх чинь хэдэн тийшин чулуудаад нэг эмчиг нь барьцаалж аваа зогтож чаддаг. Годом дамжин зугатааж хүний удас шүүрч гэрлүүгээ залгатал дахам Жэн авснаа. Гэхдээ чи ямар нүрээрээ над руу залгаж байгаа юм? Гэхэд юу солиороод байгаа юм бэ? Миний гэрт миний удсыг авчаад хэрэггүй авгаавэ. Гэж цагаандаа гарч хэрэлдээл 19 жил найзалсан ганц найз руугаа залгатал нөгөөх нь бас игнордноо хөрхий. За тэгэл араас нь цэргийн бүтэн батальон хөөж өнөрч нохоо мохоо араас нь тавиад манай хүнч амиа аврахын тулд ёстой шир зан зугтаасаар байна. Дэлхийд ирэх цор ганц харийн зэвсэг удирдах чадвартай генетикийн хувьд амжилттай харийн организмтай урвалд орсон ч амьд байгаад тул тэрээр алт эрдэнсээс ч илүү үнэтэй зүйл болж хувирсан нь тодорхой. Өлсөж өгөөл нэг ганц бараадад хуушуур шаахгээ зогсож байтал зурагтаар Викус Вандемерв гэж онц аюултай гаж томтой этгээдийг эрен сурвалжилж байна. Тэрээр харийн хүнтэй бавуулцдаг бөгөөд энээс болж мутацид орсон тул харагдсан даруйдаа мэдэгдэж 20 м зай авахыг анхааруулъя. Гэд гуанзанд байсан хүмүүс ч орилтон чарлдаж алга болцгоо. Хорвоо дээр тэрэнд идэх ганц л хүн үлдсэн нь эхнэр нь. Данч утсан ч холбогдохгүй. Манай хүнчвэр өсмөс нь халдсраа дэлбэрч гүйсэж байгаа юм чи. Хөөрхий зүгтаач явсаар 9-р дүүрэгт юучгүй шатсан нэг амбарт орж картон цаас нөмрөөд хажуулах хайдна. Харин хүн болж эхэлж байгаа маань Викус ч хоол моол идэн гэж тамдаггүй. Сүүлдээ муурны хоол шааж магаад бүр айлангаа алдна. Нөгөөхөө лавд суутал шүднүүд нь мултарч унаал. Яа хэвгүй. Тэгж байтал эхнэр нь залгаад. Манай хүн аавынхаа хэлсэн болгонд битгий идэх. Би одоо юу дутлаа гэж тэр жомултаа бавуулцаад байж өгдөг би хайр. Би удахгүй энэ гараа янзлаад хайрыг очиж үнсэн тэрэн заа юу. Гэтэл намайг битгий тэрээсэ гэж гуйж байна гэж зүрх эмтэртэл хэлнэ. Энэ үгийг сонссон Викус махны удалдагчдаар гүйж очин сүхийг нь тугаад нөгөө тэмтрүүлээ тасдах гээд нэг хурууга тасалтал мэдээж өөрийнх нь болцсон юм чинь хүн амир өвдөх нь тодорхой. За энэ бүтэхгүй байна гэд байж байтал бүр өргөтгсөн багаар хайлт эхлүүлсэн дээгүүр нь битүү нисдэг тэрийг шунгнаастай. Дахиад зүгтасаараа
Ямар нэг юм сэдэд байсан хүүхэдтэйгээ байдаг Жомон царайтын байшинд орж ирээд би нуугдах хэрэгтэй байна. Плиз гуруула нуугдж тоглол ямар байна? Гэд хартал баахан PC лангаар алавцсан хөлгөө асаах гэж үзэж байгаа бол та. Чи юу хийгээд байгаа юм аа? Бяцхан Жом минь энтер гэж байгаад ухаан балартж очоод энэний гарыг ийм болох нэг л зүйл байгаа. Нуу янвста гэд доод хонгол руугаа оруулах болсон. Ухаан ортол нөгөө ухаалаг Жом шингэнийг яасан стам. Хаана байна энтер гэхэд эмийн юугийн офс дээр байгаа. Тэд нар авсан гэд. Мань Жомон царайч бонтилд. Аргагүй шүү дээ. Бүтэн 20 жил Жом шиг зүтгэж бай цуглуулсан юм чи. Ханер юу л Жом шүү дээ. Тийм үстэй. Энэ Жомон царай тэгж байгаад гангаа улаан фэндигийн футбол гүүчгийн шорт энтертэй лаггар. Жижиг хүүхдэн тэр түлшийг ийшээ хийгээд бид нар навшийн гаригаас чинь зайлах байсан юм. Гэхэд аав нь өксөндөө хамаг нууцаа хэлээд байгаа юм байна. Наадах чи итгэж болохгүй бяцхан тэмдрүүлээ хамаа хамих гэд хүүхдээ загнана. Санаа нь бол хөлгөө засч аваад зайлах гээл үзээд байгаа бол та. Тэгснэ мангар ухаалаг уг нь наад гарыг чинь засч өгье гэж бодож байсан. Болохоос тавстай тэргээл. Түншээл олуулах гэж байхгүй да бяцхан зайлтай Жом. Яаж би буцаад хүн болох юм бэ? Яаж намайг эмчлэх гэж байгаа юм? Гэтэл манай хөлөг дээр эмчилгээний лаборатори бий. Энэ зүйлийг дээш нь хөөргөж хөлөг дээр очиж чадвал наа тэмтрүүлэгч нь засч болно л гэх бол. Манай хүнч мундаг штэ. Би та нарыг ухаантай гэж анханасаа мэддэг байсан. Тэргээ пялтгандаж өгнө. Гэхдээ гол нь энэ хөлгийг тийш хөөргөх шингэн авцсан. Байхгүй. Дээр нь манай хүн хувирсаар бөгөөд цаг баг үлдсэнийг нэ Фэнди фотологтой Жом сануулна. Алдар авснаас хойш 56 цаг өнгөрч байх үед манай хүний нуруу дуруун дээр нь Жомны элдв юмнууд ургаал тал бие нь бараг Жом болох замдаа аль хэдийн орчихсон. Хөөх юм ойлхоос өөр зүйл хийж чадахгүй байх нь тодорхой. Эмэр суутал эхнэр нь залгаал манай хүн дахиад авч хэлсэн бүхэн худлаа. Гэхэд би чамд итгэж байна хайрт минь. Надтай буцаад ирдэгч болоосаа гэд манай хүн ч урам орж удахгүй чам дээр очно. Энэний учрыг олох аргыг олсон. Гэт тасалтал дахан ван болон цэргийн дарга хоёр яриагийн чиг 100 байршлын аль үжээ тогтооцсон байдаг. Энэ нэг жаахан Жомонд сүулдэ хараад байсан чи бараг дасаад ийгдүүтэй харагдах шиг солиорч байгаа баг та. За тэгэл нөгөө шингэнийг нь олоод ирээ. Би ч гэртээ харин та нар ч харь. Гэхэд Фэнди Жом наач бүтэхгүй шууд алгуулна. Ядж байхад зэвсэгч байхгүй. Гэхэд Викус би зэвсэг ханаас болохыг мэднэ. Гэт нөгөө Нигерийн ганг бүлгэмдэр ирж байгаа юм. Тэгсэн нөгөө хэд нь хүүшээ нөгөө Жомтой хурцдаг залуу байж штэ. Армараас нээзээ бас сэрэлтээ ирчи. Ингээд чи нөхөр Бэлийн энтер ашигласан биз дээ. Ингэж тавлаад ямар ч байсан боостой уулзсан. Тэгэл над мөнгө байна. Хэд АК гранат бомб юу вэ өгөөч. Гэхэд бэ чамаг мэднэ. Хаана вэ тэр харин зүйл гэж гарыг нь харснаа. Вау! Гайхалтай. Алуу, энэ таслаад над өгөх гэж тушаал буулгана. Манай үнийг бууны бөксөөр шааж унгаал гарын яг тасдах гэж байтал ойрхон Жомнуудын нэг буу байхыг олж хараад угаасаа манай хүнд ажиллах тул тэр хаваар нэг самарч боосыг нь сөрдүүлж овоо хитэн зэвсэг аваад гараад явна. Энэ хооронд байрлалын тогтоосон дахан ван цэргийн баахан хүмүүс явуултал мэдээж хоосон. Яв гэтэл манай хоёр Жомнуудын буу шийдмээр зэвсгэлцэн Эмэнюгийн төв байрлуу дэлб шааж орол явсаар лаборатори руу нэвтэрч шингэнэ хайж гарна. Мэдээж зэргийн дарга цэргүүдтэйгээ араас нь ирж явна ойлгомжтой. За тэгээд ашгүй шингэнэ олж аваад гарах гэтэл Фэндитэй Жомны нөгөө найзыг энд аваад ирдсэн судалж байна гэд юу чгүй сэглээд хайцсан. Мань Жомон царайт эморч байтал цэргийнхэн орж ирээд Викус ч ямар хацаа хийгээд байгаа юм бэ тэнийгээ зайлцгаая хөөе. Ядч хүүгээ бодооч. Гэхэд нэг ухаан орж гар аргаар тесрэх бөмбөг хийгээд ханыг нь цөм шаагаад гаражаас машин хулгайлаад зогтно. Явсаар нөгөө байшиндаа ирж за алив гэлс зайлцгаая. Гэхдээ ер нь ингэхэд намайг эмчлэхэд хэр удах юм бэ? Гэхэд 3 жил л гэж байна шүү. Гэхдээ чи юугаа хуцаад байгаа юм бэ ёо? Хүснэ чи 3 жил. Гэхэд Жом би эхлээд өөрийн хүмүүс аврах хэрэгтэй байна. Тэгээ буцаж ирээд чамайг эмчлэнэ гэж шаадаг хөөе. Манай хүн ч Фэнди Жомыг зохиж унгаан ухаан алдуулаад доошоо орон аавн дээр жоохон асуудал шийдэхэр болсон. Хоёулаа хөлгийг асаая гэж хүүгээр нь заалгаж шингэнийг хийгээд хөөрч байтал буужингууд ирээд жолоодж байсан хөлгийг яг сайхан оноод байхгүй. Өнгөрөөд очоод.
За тэгээд баригдаад ингээд бүх зүйл дууслаа гэд явж байтал манай хүний гаранд санаархсан нэгэр боссын хүмүүс ирж баахан буудалцсан болж Викусийн сууж байсан машиныг дэлбэлж хаяад манай хүнийг суглаад аваад явах болно. За тэгэл гарын таслах гэж байх үеэр цэргийн арим нэгэрүүдийн дошин дээр ирж Викусыг аврахаар ч юм уу авч явж туршилтанд оруулахаар ч юм уу ирэх болно. Нөгөө боос жахвт хөдөө юм ярьсаар л гарыг ч тасалж идэ чам шиг болноо ч гэж ах шиг. Манай хүн ч эргүү минь энэ чамд ажиллахгүй гээд орлоод нэмэргүй. Энэ үеэр нөгөө бяцхан эгдүүтэй жомон царайт их хөлгөө идэвхжүүлж нэгэрүүдийн 100 муурын хоолоор сольж авдаг робот нь ажиллан шууд автоматар тэнд байсан хэдийг боостой цуг эрлэглуга болгож ирэх. Викус айд сандран байтал нөгөө робот нь үу талгаа мань хүнд нээж өгч мөгөөл сентидэ тухал гэж байгаа итэй шүү. Манай хүн ч за дүүрс гэд нөгөө робот руу шааж ороод өдөрдал та нар жомон царайтав би лав зайллаа гэд роботыг унаад зогтааж алах болсон. Тэгсэн баригдсан фэнттэй жомон царайтыг зэргийн дарга наад нэг юм ч үг дуурахгүй юм шиг байна. Тонлог гэхийг сонссноо буцаж ирж авраад миний ард яв хоёулаа хүүдэрч очи гэд хөдлөн. Замдаа мэдээж ширүүн эсэргүүцэлтэй тулгардагч харийн технологи гарт нь орсон Викус амар дийлдэхгүй л дээ. Гэхдээ цэргүүд илүү хүчтэй том буутай мэрэгэн буудагчдыг авчирч роботыг нэлээд гэмтэн. Викус ч биднийг харгалж бай. Чи цаашаа явж хүүгээ олж аваад их хөлгөө засахавд. Намайг бодлоо өөрчлөхөөс өмнө яваад өгөөчтэй тэнийг жоом минь гэд нөгөөх нь ч би чамайг орхихгүй. Энтрийг хэсэг драмдч байгаад 3 жилийн дараа заавал чам дээр ирнэ амлж байна гэд цаашаа гүйн. Викус нөгөө роботор нь ястаны самарч гарнаа. Хүмүүсээ зүгээр шаар шиг хагалж байгаа юм чи. Цахилгаан буугаар. Энэ хооронд нөгөө жомон царайт байна. Хүү дээрээ очиж хөлөгтэйгээ холбогдож дээшээ татуулна. Манай хүн ч роботын ичдийг үзэж ёстой бүх хүчээр нь ашиглаж арыг нь дааж байдаг. Зэргийн дараа хөөрч буй бичил хөлөг рүү базукаар буудсан. Викус робот гараараа шүүрч аваалаа. Энэ драма яй. Зэргийн даргаыг яг буудах гэж байтал хажуураас нь машин давхиж ирээд мөргөж робот хэмхэрч Викус дотроос нь гарч ирж мөлхөх зураа аав хүү хоёрыг их хөлгөрөөгөө орж бүг ажиглаастай. Викус ч бүр талбын тэрчгтэй жон болчихсон. Нүд ам нь өөрчлөгдсөн. Зэргийн дарга одоо чи надаас дахиж зүгтаахгүй. Би чамайг өөрийнхөө гараар хэдэн хэсэг болгож хайна. Энтэр гэлээ. За ингээд бүх зүйл дууссан юм байж. Гэтэл манай энэ тэгж байгаадаас айгүй хацтай. Төрөл нэгтийг нь алах гэж байна гэж бодсон өлсгөл нь жомон царайтууд дайрч яг л шавж шиг хэдийн хэсэг болгож таслаад зооглож ирхэн. Их хөлөг рүүгээ орж чадсан аав хүү хоёр хөлгөө асаан 20 жил таг гатсан байсан хөлгөөрөө өөрийн гариг руугаа нисэн одох болно. Ард иргэд чих хүсэл нь биелж буй тул бөөнөрө цуглдсан баярлалдал харин Викус Вандемерв энэ бичлэгт үзэгдснээс хойш дахин харагдаагүй юм. Кино буцаад баримтат кино хэлбэрлүүгээ шилжин тэрнийг хаана юу хийж байгааг хинч мэдэхгүй. Магадгүй MNU-ийн баригдаад дууссан байх гэлцэх бөгөөд Викусийн туслах байсан залуу шоронд орчихсон MNU-ийн хэрхэн хууль бусаар генетикийн туршилт хийж байсан талаар мэдээлэл олж мэдчихсэн суллагдах өдрөө хүлээн буй. Жомон царайтуудыг нүүлгэж дууссаны дараа 9-р дүүргийг цэвэрлэж, юучгүй устгасан бөгөөд шинээр байгуулагдсан 10-р дүүрэг нь 2.5 сая жомон царайтуудтай болон нэмэгдэн өссөөр л байгаа юм. Манай хүн 100% харин жомон царайт болоод хувирчихсан сэм төмрөөр цэцгийн гэрийнхээ үүдэнд аваач тавьдаг болчихсон байдаг да. Бас л тийм зөвүүн кино байцтай. Эсвэл үгүй юу? За тэгэхэд ямар зөвүүн кино ярьж өгч шар үсийг нь босгохоо бодон энэ удаагийн бичлэгээ дуусгая да. Та нар харин томоотой байцгааж өгөөрэй. Окей. Бид иргэн ирэх болно.